Эрдэнэтэд амьдрал яахгүй. Чичи. Эрдэнэтэй нэг давуу тал нь ингээд замын гарцаар явж байхад ингээд маш сайн зам тавьж өгдөг гэж байгаа. Йоо, эрдэнэтэй анаа даалгах гэж. За. Кейкүүд байдаг. Бүрэн тавилгатай 3900. Хүлээ. Эрдэнэтийн залуучууд нь дахны охтууд нь бүтэн гэж ярьдаг байлаа. За. Би одоо ингээд дуугүй мод дээр байдаг болсон. Логных эхлэлийг явж байгаа шүү дээ. Сайн байцгаараа. За тэсэлж. Юу. Зүгээр л ингэ яриад. Тэр намайг нэрээ өндөр шантаачилж хамтдаг. Эрдэнэ аваад ирсэн шантаа ихлэ хийгээд авна шүү. Тэ. За сумын уу. Ингээд битгий Эрдэнэт хотод ирж байна. Эрдэнэтийн юу яг ч юм. Эрдэнэтэд ирж яг ч юм. Нөхөр ингэж ашиглав. Имэсгээс таслаа гэж бодоод байна. Эрдэнэтэд амьдрал яахгүй. Чичи. Татахай гэсэн юм Эрдэнэт явбал ямар. Тэгээд би тастаж чадахгүй байна гэж. Эрдэнэт амьдрал ямар вэ гэдэг талаар судлах гэдэг байна шүү дээ. За гэвч тэр Эрдэнэт хотод ирж байна. Тэгээд Эрдэнэтэд амьдрал боломжтой юу гэдэг сэдвийн дагуу ирж байна. За ингэ хотоос гараад явсаар байгаа. 3 цагт гарсан одоо 7 цаг 20 минут болж байна. Эрдэнэтийн постн дээр ирэхэд хотын 22-ын давчаанаас тойрогоос километр найрлаад явхад 345 км яваад одоо постн дээр ирж байна. Бас Эрдэнэттэй яг суурь амьдарч байгаа залуу гэр бүл байгаа. Тэднийхэнтэй уулзч бас Эрдэнэтэй танилцуулахыг гэхгүй гэж бодож байна. За мөн дахин амьдарч ирсэн нэгэн хүн одод очиж амьдраад тэгээ одоо Эрдэнэтэд очсон тэтгэвртэй гарсан нэгэн ах маань байгаа. Тэрээ бас очоод Эрдэнэтэд амьдрах хэрэг байгаа вэ талаар тэгээ хамтдаа сонирхож байгаа. За ингээд авар цаг болчихсон. За ингэ номонгийн агуулгах худалдаа нэг Эрдэнэт салбар. За энэ амьдралын хамгийн чухал хэрэгцээ, анхдагч хэрэгцээний бүх юм энд байж байна. За тэгээ номон бүгд юм дээ. За сансар супермаркет болж ирж байна. Манай
Ертөнд байдаггүй маа. Ертөнд байд юм бэ? Том салбар үү те. Агуул худалдаа шиг. Энэ агуул худалдаа. Мэдээ том юм. Сүүл Carrefour дээр болоод Тийм шүү дээ. жоо том болох гэдэг. За тэг хүнсний хэрэглээ бол асуудал юм юу? За ертөнтэй. Шүн нэг иймэрхүү. Миний санснаас илүү том юм байл гэж би бодлоо ертөнтэй. Хавьд ичүү цэвэрхэн том юм байна. Автовокзалд нэг иймэрхүү байд юм байна. Ажлаа гэдэг. Ямар ажил ажил байхгүй шүү. Тэс бол ингэж Айгу одоо компьютертэй зовд ажилтаа юу. Ямар юм ажил байхгүй шүү. Ханаас тэгмэр юм уу. Энд тоог ажилтаа байхгүй. Хатан байж маань ах их. Манай нөгөө ирсэн. Шүтэрээр энд цаахан блаа. Эсн тийм нэгэн нэлийн төрөн сууж байгаа. Иймэрхүү. Гэрээ. За цагаа. Галтаа. За энэ хэл байна. Хөөхийн утгатай шүү дээ. Сонлоо. Чамнаа. За Монголда томоохон тооцогдох усан бассейн тий. Спортинг зочд бол. Citius, Altius, Fortius. За энийг юу гэж байгааг мэдэх байна. Энэ гурав юу гэж байгааг мэдгүй. Гүй мэдгүй. Ямар ядаргатай. Ямар бадаа юм асууд юм. Нөгөөг бас бодоод байна. Харилцах гэдэг. Харилцах. Бүхнээс хүчтэй, бүхнээс өндөр, бүхнээс хурдан билээ. Нэг тийм гурав үг. Тэр Мэдгүй юм байсан. яа, ямар амар. Амар юм би юу. Шиг зүгээр баста. Давраад байгаа. Эрдэнтийн нэг давуу тал нь ингээд замын гарцаар явж байхад ингээд маш сайн зам тавьж өгдөг гэж байгаа. Тийм. Эднийг олон жил хүмүүс ярьж ирсэн. Тэгэхээр одоо яг ингээд гарцаар гарахад бол даам гарч байна. Сайхан биш үү те? Бас соёлтой. Дайрч галаа бро. Тий. Хүн гарцаар гарч ихт чинь бүр яваад тийм тэр бүр зөв үрээд бүр орчмоор санагдаад идэв шүү. Тэхон тэргээд. За ингээд Эрдэнэт хөвөлдөр Гокийн зүгээс барьсан спорт зохицол гарч байна. За энд ингээд ороод ресепшн за Самно. Сарын төлөвлөлт том 80 мянга, хүүхэд 60 мянга. Харин тийсэр 8 удаа 7 хоногт том хүмүүс гадар өгч шүү дээ. Хоёр дахь сагсаны цагаан ухааны шинжилгээ бол манай энэ байгаа. Секц тоглоом тий. Бассейн, жудо, бокс, чөлөөт бүх хоёроо бичсэн бол волейбол, теннис, суур, бадминтон, футбол. Чиний саханаас ёо. За үний үг юм байна. За энэ хүүхдүүд боцноос бэлтгэлтэй авах. Yes. Бахин авсан зуурт.
Би гомцтой угаасаа одоо юм ярих байлгүй. Ясахгүй. Тий. Нөгөө бичлэгэнд ингээд богтоо орохоор муухай ингээд бохын цай. Хөнгөн сайд ажилласан бохи 5 минут болоог авах авцаж уурлаад байна. 1 минут л боллоо. Одоо нэг захын хажуудад нэг том бодлын төвд өгдөг ш. Одоо манайхаар Сандэ мандэ юм уу да. За хүнсний том захуудтай байна тий. Тэгээ Улаанбаатараар бол. За одоо яг энэ чигээр явахаар зах бууны төвөнд байна. Тэрийг сонирхох. Юмны өмнө хиттэй. Зах дээр хитээ. Гэтэ манай ахын хийснээр л эхлээд тэгээд ер нь жоохон юмны өмнө үнэтэй байдаг эрдэнэт гэдэг хийжсэн өчигдөр. Гэтэ хоттой адилхан ч юм хоттой адилхан гэсэн хотоос жоохон үнэтэй ч юм уу. Тэр нь одоо ямар өчтэй бөө мэд гок моко дагаад хийдэм үү? Битгүй. За ногооны цаг. Таацнаас өндөр юм тий. Ямар юм бэ? Чиглэнгийн Зайн Яа, иртэн далуу. захруунд бичлэг хийгээд орсон чинь надад ч бичлэг хийх том шүү. Яа, ямар айц үстэй би. Ой гэж бодоод байна. Ой. Айц. За яах. Ногооны За, авсан самраа. Халуун усаа угаагаад гээд ажинда очсон бас юм. За Эрдэнэтэд ирэхээр заавал ордог бас нэгэн газрын нэг Cornerstone coffee shop. За энд юу байдаг? Дэлхийн зөв байдаг байна. Гэр бүлийн радио. Нэг виг нь гоё л та. Кейкүүд байдаг. Тэгээ бас сонирхолтой юм харуулхад UBK гэсэн бодлого үйлчлэг ажилт юм байна. За одоо юу үзэж байгаа вэ? Энэ өөр гачингүй. Төсөл. Гэхдээ яг юунд л зэрүүлсэн байж магадгүй юм шүү тий. Тийм. Би бичлэг нэг харилцааны зүйл шүү. Тайлбар гэдэг саруулаа. Удаа билээ төстэй. Бодлолтын хамтран ороод үнэхээр сонирхох. Одоо энэ грант гэж бай. Борлуулалтын албар. Гэхдээ нэг юм болсон нь сүүлд нөгөө Эрдэнэтэд нэг шатдаг барилгын асуудал гарсан. Энэ төсөл юм шиг байна л да. Хай. Хүүхдүүд шинэ ордор гүйж байна. Тэр нь орон сууцуд ямар хүн? Ямар шүү. Дэжгүй байна. Манай дархан чинь нэг сонир сөөлчрэн бариад юм санагдадсэн шүү дээ. Гэтэ Эрдэнэт аюул дэжгүй. Саяны үдсэн төсөл ямар хүн санагдав? Буддаг. Буддаг л дэжгүй юм байна. Яг баригцсан бас харах хэрэгтэй л хэвээр. Гэтэ яг төслийн хувьд бол дэжгүй л юм байна. Метр квадрат нь ерөн шинэ барилгууд нь гэхдээ юу гэсэн? Бүрэн тавилгатай 3900. тансаг зэрэглэхэд байгаа шүү дээ. Тий, тансаг зэрэглэл гэж хэлсэн. Гэхдээ надад бол дэжгүй дархан ч бас 3.5 жилийн баяр тэнх болоод байгаа юм шүү л ш. Тэгэхээр чи
Бас дэжгүй бүрэн тавилгатай гэхэд бүрэн чутгамал. За эдний үнийг зүгээр интернетээр ороод харч. Яг болчихсон байх шүү дээ. За зөвтлөгтэй. За ингэ соёлын амралтын хүрээлэн спорт амралтын парк гэдрийг сонирхъя. Голгүй л эс. Тийм ээ. За тэгсэн тэр дээшээ бодрог алхдаг юм байна. Цааш нь толгойх юм байна шиг. Тэрийг өчсөн. Хүлээ. Хамар өндөр юм байна. Нэг байсаад. My God. За паркийн болоод гэсэн чинь эдгээр хараа айтах юм. Бага юм шиг. За хүрээд юм. За заалгах. Энэ юу вэ? Бас дэжгүй хаалган малхтай байна. Бас энд чинь саксны талбай, хүн бүмгийн талбай байгаа юм байна. Бас байна. Байна. Байхгүй гэж жоохон муулч. Яг бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм байна. Энэ зам амынхан чулуун зам юм хийж байна. Чи одоо яг буулгахгүй шээ. Сайн 3 дараалал. Дөрвөн биш. Ингээл намайг юу яаж болохгүй. Тэгээ юу вэ л. Ингээл дараалал болон буулгасч одоо арай босон гэж. За яг за ахиад 2 хан болчихлоо. За. Чинь 5 жил шүү. За Эрдэнэтэд ирээд ямар ч гэсэн нэлээ явлаа. Тэгэл одоо ер нь буцаа гэлгүй харигдсан орж ин да. Эрдэнэт тэр санагдав. Эрдэнэт дархныг бодлохгүй цэвэрхэн санагдлаа. Тэгээ жоохон юу юм уу? Зүлэг нөгөө ихтэй бас санагдлаа. Гэтэ бас нөгөө давуу талч сул талч гэдэг шиг л бүгд тийм л байна л да. Тэр ч гоё, энэ ч гоё, дархны тэр ч гоё, энэ ч гоё гэж яриад уус ярина л да. Ярина. Гэтэ байрны хувьд бол бас дэжгүй санагдлаа шүү дээ. Сүүл барьж байгаа төслүүд нь шинээр барьж байгаа төслүүд нь ер нь бол гайгүй. Дэжгүй тий. Дэжгүй ч явахдаа ер нь боломжийн гэх юм санагдлаа. Гэтэ яг жоохон уур хараагаа ойрхон гэдэг тоосч илтгэж магадгүй. Гэтэ тэрийг сайн мэдхгүй л юм л да. Түрүүний тэр нэг бодаа байлсан. Бодаа вистөө та юм ярьсан үү? Бодаа вистөө нэ. Бодаа вилла. Бодаа вилла нөө. Гэхдээ нөгөө нэг уур хачин төсөлд гэж үзсэн мэт. Уур хачин тийш үү. Эрдэнэт аюу юм утаатай болж байгаа. Тэгээд тэр өөрсдөө болохоор утаагүй бүсд манай байрлаж байгаа давуу талтай гэж тэгж чинь. Ер нь бол тэр чинь юу исэн шүү дээ. Хаус төсөл исэн шүү дээ. Single house, town house ч үлээ. Тэдний бол метр квадрат нь 400 гэж байна. Байр нь бол 3-аас 3.9 хорин байгаа юм ба. Шинжлэхүүл. Тийм л байгаа юм байна. Хөөцний байрууд нь бол нэг асуулсангүй. Тэгээд яг нь цэвэрхэн сайхан санагдлаа. Өөр нэг амир бас залуучууд нэг ихтэй биш юм уу даа л гэж харагдсан шүү мэдгүй. Зэрлэг төрөлн парк нэмэх үү? Парк бол жижиг юм билүү? Дотор ч тоглоом байгаа юм уу? Тийм дахныг одоо ер нь жоохон жижиг юм нэлээд жижиг юм. Яг нөгөө нэг цэцэрлэг төрөлн гэсэн тийм бас тэр нь бол яг одоо ч том гэхдээ бас дархны нөгөө нэг юу мөгөөд бол арай юу юм шүү дээ. Жижигвтер юм шүү дээ. Янз бүрийн тоглоомын талбад үзсэн шүү дээ. Тэр нь арай жижиг юм. Дархны арай жоохон том юм байж байгаа юм л л.
Тэгээд яг Эрдэнэтэд амьдарч байгаа болохоор одоо нөгөө шинэ зам нь тэрүүгээр баригдсан гэсэн гэж сайн мэдэхгүй юм байна. Тэр нь бас нөгөө нэг стол нөгөө хүмүүсүүд Эрдэнэтийн ондоо хүмүүсүүд нь хэлэхгүй лгүй. Тинчээ тийм зам баригдаа тэр нь тэгсэн энэнтэйгээ холбогдсон гэж ярих л байна л та. Шин замын төлөвлөлт тийм. Тийм шинэ замын төлөвлөлт бол сайн мэдсэнгөө гэхдээ тэг ямар ч тач би тойрлоо. Төв замын хаалтаа модерн намаач. Ресторан зүүж Салбар байж байна. Тэг сайхан хоол идчихэл гараад байна тийм. Бидрийг жоохон бахад тэгж ярьдаг байлаа. Эрдэнэтийн залуучууд нь дахны охтууд нь хүрхэн гэж ярьдаг байлаа. Өөрөө дахных юм тийм. Тэгээд би өөрөө дахных байхгүй. Цаац төрж ах. Тэгтээ бас гоё юм нөө Эрдэнэт надад таалагдлаа. Тэгээ шараа багтай юм. Гэх юм уу? Дахныг бол маа дахин заяа тийм шараалах штэ ер нь. Тэгтээ одоо бас гоё зүлэгжүүл хийж байгаа гэсэн би бас мэдээ энэ зэндээс мэдээ сонссон. Тэг бүсчлэлтээс хамаараа тэгдэг байх л та. Энд чинь ингээл болгон ингээл ер нь жоохон хангааруугаа орж болохоор ер нь жоохон гоё зүлэг ногоо ихтэй юм байна. Бас мод зодтой юм байна. Манай дахныг бол одоо тийм л байх шиг тий.